2007 он домогт найруулагч Вернер Хорсон нэгэн Европсын бичлэгийг камертаа буулгасан байдаг. Энэхүү дүрс нь 20 жилийн турш хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн бөгөөд харин 2026 онд хүмүүсийн анхаарлыг бүрч илүү татсаар байна. За, hi guys, Тамка байна. За, шинэ дугаартаа тавтай морил. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр сүүлийн үед нэлээд шуугуулаад байгаа. Бүр Instagram-аар, TikTok-оор, бүр Facebook-оор нэлээд viral болоод байгаа. Энэхүү оцсон шууны талаар хамтаа ярих болно. За, тэгээд энэ оцсон шууны талаар ярих юм бол бүр үнэхээр солиотой түүхүүд бол байт юм байна. За, тэгээд олон юм шууд эхлэе те. Та бичлэгээс өмнө лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дарж дэмжихээ бити мартаарай. За, хамтаа бичлэгэндээ орцгоё. За, Вернер Хорсон гэдэг хүн болохоор 2007 онд бол ингээд баримтад видео хийж авч байхдаа тухайн оцсон шууг дүрсэндээ болгож ирсэн байна. Энэхүү видеонд яг юу туссан бэ гэхээр нэгэн оцсон шувуу сүргээс гинэт салж хоол тижэл хайхаар далаа руу биш эсвэл гэрлүүгээ явах биш харин 70 км-ийн цаана харагдах өндөр уул руу ганцаархан алхаж Европсын гэмээр бол үйлдэл хийсэн байна. Оцсон шууны үйлдэлийг болохоор камер дээр буулгасны дараа YouTube дээр сая хандлт бол авч эхэлж амьтдаа ингэж их ижилсэж байсангүй гэх хүмүүсүүдийн сэтгэлээр дүүрсэн байна. Тэгвэл яг юу болоод байгаа юм бэ? Энэхүү оцсон шуун үнэхээр сэтгэл готролд орсон юм уу? Эсвэл галзуурсан юм уу? Эсвэл оршихуун хямралд орсон юм уу? Бид яагаад энэхүү дүр зургаас харцаа салгаж чадахгүй байгаа юм бэ гэх мэтчлэн бол маш сонирхолтой асуултууд гарч ирсэн. Энэ бүгдийн заглаа болохоор оцсон шувуу ба гэр бүлийн үнэт зүйлтэй холбоотой гэж бол тайлбарладаг юм байна. Тухайн бичлэгийг хийсэн Вернер Хорсон болохоор Encounters at the End of the World гэдэг нэртэй баримтад бол хэсгийг тухайн үед бол хийж исэн байна. Хорсон болохоор ерөөсөн анханасаа л хөөрхөн оцсон шувууны тухай кино хийхийг хүсээгүй. Үүнээс 2 жилийн өмнө болохоор March of the Penguin буюу оцсон шувуунуудын аялал гэдэг нэртэй кино дэлхийд даяар бол хит болж исэн. Тэрхүү кинонд оцсон шувуунуудыг өөр төлөвийнхөө төлөө бүхнээ золиослдог үнэн ч эцэг их гайхалтай гэр бүл мэтэр бол дүрсэлдэг. Тэр ч утгаа Америк нэгдсэн улсын консерватив бүлгүүд болохоор үүнийг гэр бүлийн үнэт зүйлсийн баталгаа гэж бол сурталчилж байсан юм байна. Гэвч бодит байдлаар болохоор оцсон шувуунуудын үнэнч хайр нь ердөө нэг л улиралд үргэлжилдэг бөгөөд салалтын хувь нь болохоор 80-аас 90% байт юм байна. Оцсон шувууд бидний төсөөлдөг шиг тийм ариун амьтад бол биш байт юм байна. Үүнийг л болохоор Хорсон харуулахыг хүссэн баримтад цуврал нь байсан юм байна. Тухайн бичлэг хийсэн Хорсон болохоор Антарктид очоод эрдэмтээс маш сонин асуултыг бол асуусан. Доктор Анди оцсон шувуунуудын дунд галзуурал гэж байдаг уу? Эрдэмтэн Давид Анли болохоор хэсэг дуугүй байснаа би толгоогоороо хад мөргөж байгаа оцсон шувуу харж байгаагүй. Гэхдээ тэд заримдаа төөрчдөг гэж хариулсан. Яг энэ мөчөд болохоор Хорсон нөгөөх алдарт дүрсийг бол үзүүлд юм байна. Оцсон шувуу далаа рууч биш гэр бүл рүүгээч биш зүгээр л юу ч байхгүй мөсөн сүлийн гүн рүү өндөр уулсыг бол зорин алхаж байгаа хэсэг гардаг. За бүр хамгийн сонирхолтой. Энэхүү бичлэг нь болохоор дэлхийд даяар ингээд од болсны дараа яасан бэ гэхээр дэлхийн амтан судлаачид энэхүү үзэгдэл дээр дүн шинжилгээ хийсэн байна. Ямар шинжилгээ вэ гэхээр тухайн пингвинийг бид нар авчраа сүрэгтэй нийлүүлсэн ч тэр буцаад уул руу алхах болно гэсэн тайлбар өгсөн байна. Тэгэд энэхүү үзэгдлийг харсны дараа яасан бэ гэхээр олон хүмүүс бат why ч юм уу тиймэрхүү сэтгэлүүдээр нэлээх бөмбөгдөж эхэлсэн. Энэхүү бичлэгтээ бас сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр олон хүмүүс энэхүү үзэгдэлтэй өөрийгөө бол бас зүүрлсэн юм байна. За тэгээд сэтгэл готролд орсон оцсон шуу гэх нэрээр алдарсан энэ бичтэй яагаад хүмүүст ингэж хүчтэй тусаад байгаа вэ гэсэн бас маш сонирхолтой асуулт гарч ирсэн. Энэхүү сонирхолтой асуултын цаана 3 хариулт бол байгаа. Зарим нь бүх зүйлээс залхсан өөрийнхөө байхыг хүссэн нэгэн гэж бол хардаг. Зарим нь үнийг сэтгэл готролд орсон оцсон шуу гэж харж байгаа. Зарим нь бүх зүйлээс залхсан өөрийнхөө байхыг хүссэн нэгэн гэж харж байгаа. Харин зарим нь бусдад ойлгохдохгүй ч өөрийнхөө замыг хөөж буй зоримог нэгэн гэж харж байгаа юм байна. Мөн энэ бол хүн бүрт хэрэггүй гэж хэлсээр байтал хуучин найз залуу руугаа залгаж байгаа би байна. Тэр галзуураагүй. Тэр зүгээр л бүх зүйлээс салхсан байна гэх мэт интернетийн сэтгэлүүд бол маш их дүүрч эхэлсэн байна. Энэ нь найруулагч Вернер Хорсны ертөнцийг үзэх үзлийг төгс илэрхийлсэн видео гэж хүмүүсээс үздэг юм байна. Тэрээр үүнээс 2 жилийн өмнө Grizzly Man гэх баримтад кино хийж байсан. Тэр кинонд Алексийн зэрлэг баавгаануудтай 13 зууны турш хамт амьдарсан. Тэдэнтэй сүнсээр холбогдсон гэж итгэдэг байсан залуугийн тухай гардаг. Харамсалтай нь тэр залууг эцэст нь өнөөх найз баавгаануудын нэг нь барьж идээд тухайн кино бол дууссан юм байна. Энэ оцсон шуунцтай яг таарна гэж бол хүмүүс хэлдэг юм байна. Би эндээс ямар ч ижилсэл, ямар ч ойлголцол, ямар ч өршөөл олж харсангүй. Би зөвхөн байгаль дэлхийн хэмжээшгүй их хайхрамжгүй байдлыг л харж байна. Гэх энэхүү хөхтэй яг таарж ин гэж бол хүмүүс сэтгэл үлдээсэн юм байна. Тэр бол зүгээр л баримтад кино хийдэг хүн биш, байгаль дэлхийн хамгийн сайн сайхныг харуулдаг хүмүүс өчнөн байдаг. Харин Хорсон болохоор байгаль дэлхийн ширүүн байгаа байдлыг, мөн дээрс нь харгас байдлыг болон өнөөх ганцаардмал оцсон шувуу нийгмийн эсрэг бол тэмцэл хийгээгүй.
мэдээгүй. Тэр үхлийг сонгож баатарлаг алхамж хийгээгүй. Тэр өөрийгөө бэлэг тэмдэг боломж гэдгээ ч мэдээгүй. Тийм учраас болохоор Эрдэнэтэд юу гэж дүгнж байгаа вэ гэхээр хүн төрөлхтөн ямар нэгэн зүйл дуг учраа оноох гээд байдаг зантай байдаг учраас түүнээс одоо өөрсдөө олж хараад байна гэсэн бол тайлбартай байт юм байна. Тэгвэл яг юу болоод байгаа юм бэ те? Шинжлэх ухаан тэгвэл тайлбар байгаа мó гэдэг бол асуулт бидэрт гарч ирнэ. Үүнийг хэлэхэд болохоор хинч бол бацтай мэддэггүй. Эрдэнэтэд ийм зан авирыг бол өмнө ажиглаж байсан ч яг яагаад гэдгийг тайлбарсан судалгаа бол байдгүй юм байна. Энэхүү баримтат нэвтрүүлэг үүссэн Эрдэнэтэд үүнийг болохоор чиг баримжаа алдалт гэж бол тайлбарлаж байгаа ч оцсон шувууг буцаагаад сүргэтэн тавихад дахиад уул руу зүхтаж байгаа нь зүгээр л төөрүүдэл биш гэдгийг харуулж байгаа юм байна. Зарим таамаглалаар бол энэ нь мэдрэлийн одоо системийн эмгэг, шимэгч хорхоо эсвэл тархины үйл ажиллагааны доголдол байж магадгүй гэж бол үзэж байгаа юм байна. Гэхдээ шинжлэх ухааны нийтлэлчдийн бичснээр бүр колон дотор нь буцааж тавихад л дахиад л нөгөө зүг рүү явдаг. Яг л уул тэднийг дуудаад байгаа мэт гэж нийтлэлчд бол бичсэн байт юм байна. Энэхүү учир бүтээлэг байдал нь уг бичлэгийг улам хүчтэй болгож байгаа юм байна. Галзуу оцсон шувуу гэх нэртэй интернет орчин түгээгээд байгаа энэхүү оцсон шувууны мэдрэмжийг илэрхийлэл болоо өрмөц гэж бол хүмүүс тайлбарладаг. Энэ бол буруу шийдвэр гэдэг мэдсээр байж бол хийдэг тэрхүү үе. Доторх чөтгөрийн бодолтой ялагдах тэрхүү мөч. Бусдад таалагдах гэж хичээхээс салахад зүгээр л хаана нэг тийшээ магадгүй юу ч байхгүй хоосон руу ч хамаагүй алхмаар санагдаг тэрхүү мөч. Хүмүүс үнийг орчин үеийн кино урлагийн хамгийн эцэс тэмцээл мөч гэж бол нэрлэдэг юм байна. TikTok, Instagram дээр хүмүүс салалт шөнийн 3 цагт төрдөг амьдралын утгагүй методод санагдах тэрхүү мөчүүдтэй тухайн оцсон шувууг бол зөөрлөлт юм байна. Бүр 2024 онд Мадагаскарын оцсон шувууд гэдэг нэртэй хүүхэлдэйн кинонд хүртэл Werner Herzog өөрөө дуу оруулж энэ мөчийг иргэн дурсан байт юм байна. Ихэнх баримтат кино болохоор зүгээр тухайн мөчтэй л одоо хүмүүсийн анхаарлыг татаад буцаад алгуулдаг. Харин энэхүү оцсон шувууны түүх болохоор 20 жилийн турш яаж ингэж хүмүүсийн сэтгэл зүрхэнд одоо амьд үлдэв. Учир нь энэ бол зүгээр нэг оцсон шувууны тухай биш, энэ бол бидний тухай ойлголт гэж бол хүмүүс үздэг юм байна. Үүнийг үзэх хүн бүр өөр зүйлийг мэдэрч бууж өгсөн амьтан, эсвэл өөрийнхөө замыг сонгосон баатар, эсвэл зүгээр нэг эвдэрсэн. Гэхдээ зөрөгтэй нэгэн гэх мэт бол хүмүүсийн сэтгэл зүрхэнд бол оршсоор хэвээр байгаа юм байна. Herzog болохоор but why буюу гэхдээ яагаад гэж асуугаад хариулт үлдээлгүйгээр бол нэвтрүүлгээ дуусгадаг. Маш олон хүмүүст сэтгэл төрүүлсэн зүйл нь юу вэ гэхээр хариулт байхгүй хэрнээ хүмүүст ингээ хариултгүй үлдээсэн хамгийн гол утга учир нь болж бидэнд одоо юу мэдрэхийг зааж өгдөг байгалийн кинонуудын дунд энэ ганцхан мөч бидэнд хачин жигтэй зүйлийг харуулад тайлбарлахаас татгалзсан хамгийн сонирхолтой баримтаар энэхүү баримтад видео амьд байсан байна. За тэгээд дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд энэхүү оцсон шувууныг ямар учиртай, яаж эхэлсэн, хүмүүс юу гэж үзээд байгаа, бас Эрдэнэтэд юу гэж үзээд байгаа, тэрхүү оцсон шувууд юу тохиолдсон гэх мэтчлэн бүх зүйлүүдийг деталь болгоныг ямтаж та бүхэнд хүргэлээ. Миний сэтгэл болохоор хамгийн гүн хүрсэн зүйл нь юу вэ гэхээр сүргэт нь буцаж нийлүүлсэн байхад буцаад одоо 70 км тэр цаашаа буцаж явсан гэдэг бол бид зүгээр л нэг маасыг дагаад амьдрах биш. Өөртөө гэсэн шийдвэрээ гаргаж эрх чөлөөтэй амьдрах тэрхүү өвөг хаалга нээж өгж байгаа мэт бол надад бол санагдлаа. За тэгээд төгсгөлдөн гэж хэлэхэд уусыг зорин алхаж байгаа энэхүү оцсон шувуу түүнийг 70 км-ийн цаана хүлээж байгаа зүйл бол гарцаагүй үхэл. Уулсын цаана түүнд хоол байхгүй, амьдрах нөхцөл бололцоо байхгүй, түүнд амьд үлдэх боломж тэг байсан. Гэхдээ яагаад